Аятан хамгаална уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Биелгээ подкаст маань ийхүү албан ёсны рил болон контент хэлбэрээр орж эхэлдэг болж байна. За тэг өнөөдрийн зочноор маш сонирхолтой нэг хүнийг урьж байгаа. Тэр хүн маань яг саяхан манайх сургалтынхаа тайлан тоглолтыг хийгээд бас жилийнхаа эцгийг дүгнэдэг яг энэ хаврынхаа тоглолтын дээр манай Өтргөн бэлгээний хамгийн үн цэнтэй гишүүнээр тодорсон нэгэн эрхэм хүн байдаг. Энэ бол Өтргөн бэлгээ төвийн багш, манай хамтлагийн бүжигчин Мөнх Батын бэлгүүнийгээ урьсан байна. Баярлалаа. Урьсанд бас баярлалаа. За, ер нь бол бэлгээ подкастн дээр бэлгээний тухай ярихдаа сургалтанд явж исэн, биелэж үзсэн, үзэх хүсэлтэй ч юм уу тиймэрхүү хүмүүсийг урьна гэдэг төлөвлөгөөтэй боловч өнөөдөр бид нар ингээд багшигаа урьсан байна. Яагаад ингэж урьсан бэ гэхээр ер нь багш гэдэг талаас нь биш. Өнөөдөр багшлах хэмжээнд очтлоо энэ хүн маань хувь хүнийхээ зүгээс биелгээтэй ямар амьдралыг туулсан бэ гэдэг талаар асуухын тулд өнөөдөр ингээд зочноор урин залсан байна. За бэлгүүний маань өөрийгөө нэг товч танилцуулаач. За намайг Бэлгүүн гэдэг Өтргөн бэлгээ сургалтын төвд одоогоор багшлаад 5 жил бүжиглээд 6 жил болж байгаа хаа гэж би өөрөө бодоод байгаа. Чи өөрөө бодоод байгаа тийм. Би бол өөрийгөө нэг тэр явцал байгаа болоо даа гэж юу нэгдэд бодоод байгаа. Тэгээд тийм хүн байна. Тэгээд одоогоор хороололд Ярмагт багшилж байгаа тийм багш байна. За бэлгүүнээ маань миний үеэл дүү байгаа. Тэгээд би хамгийн анх нөгөө нэг Өтргөн бэлгээнийхээ өмнө балетын сургалтын төвтэй байсан. Номис балет гэдэг. Тэгээ ер нь бол сонгодог бүжгээр над дээр анх суралцаж эхлээд тэгээд үргэлжлүүлээд биелээ рүү орж исэн баггүй юу. Тэгээд тэр үед ер нь бол сонгодог урлагаар хичээллэх дараа нь Өтргөн бэлгээд ингээ өөрөө хэсэг суралцаад явах хоёр дээр ингээд үргэлжлүүлээд тэр чигтээ ингээ өнөөдөр хүртэл тасалдахгүй ингээ биелгээгээр явсан байна тий. Тэгэхээр ер нь яагаад яг ингэж биелгээ гэдэг зүйлийг ингээ сонгосон бэ? Балетэнд явж явах ингээд хугацаанд бол би айгуу тийм жоохон байгаа штэ. Би бол надад ингээд тэр үед ингээд миний сонирхлыг татчихсан юм гэдэг юм бол Монгол гэхээсээ илүү зүгээр юм гоё харагдах талаас нь ер нь би бас сонирхож исэн байхгүй юу. Тэгээд биелээд ер нь бол манай ээж маань надад би ч одоо ингээд бусад шавнар шиг адилхан яг ээжтэйгээ хамт биелгээний сургалтанд Дамирдан багш дээр явж агаад тэгээд ээжтэйгээ хамт сургалтанд явдаг байж агаад тэгээд биелгээ найт болдсон шүү дээ. Биелгээ найт тэр үед яг намайг сургалтанд явж байгаа үед айгүй их болсон юм аа. Би тэгээ айгүй их болсон юм аа. Яг сар болгоос сард бүр 2 удаа баг биелгээ найт болж байсан. Тэгээд биелгээ найтанд ороод яг бааталт орох болгондоо би төрүүлээд байсан байхгүй. Тийм билүү. Тэгээд яг нэг өдөр намаа өгш маань Өтргөн биелгээ маань бүл нэмж байгаа гэд Бэлгүүнээгээ ингээд Өтргөн биелгээндээ авж байгаа гэх тэр бүр амар гоё байсан шүү дээ надаа. Тийм. Гэл дотроос амар хөөрөл. Тий. Тэгж баярлж ирсэн шүү дээ. Тэгээд биелгээний одоо Монгол бүжиг биелгээ балет хоёрын ялгаа бол амар асар их байсан. Яг балет бол яг хүүхэд жоохон байх үедээ суралцж байхад бол ингээд сонголт Монголд идэх ч юм уу ингээл өсөрч хараагаал арай илүү сонирхолтой. Гэхдээ одоо бол биелгээнд одоо хүүхдүүдийг би өөрөө биелгээнд балетэнд явж явах хугацаанд бол гоё байсан ч гэсэн одоогийн ингээд өөрийнхөө нөө шавнырыгаа харахаар бүр амар жаргалтай харагддаг байхгүй юу. Тийм. Хүүхдүүдийг харахаар амар гоё хөөрхөн харагддаг шүү дээ. Одоо тэг яг энэ хугацаанд дунд чис ингээ хэллээ шүү дээ. Одоо ингээ залуу жоохон ингээд үе дээрээ тий 10 жил мэлийн хүүхдүүд та ялангуяа тэгдэг ч нөгөө илүү K-pop ч юм уу гадны урлаг илүү гоё сонин гэж тий сонирхдаг. Бидний Өтргөн бэлгээний маань зорилго ч гэсэндээ бас тийм тий. Тэгээд харийн соёлыг сурж болно, сонирхож болно. Гэхдээ өв соёлдоо бид нар эхлээ эзэн байчаад дараа нь хэрэгтэй гэдэг юм ярьдаг. Харин бэлгүүний хувьд ч гэсэндээ яг 10 жил байхдаа орж ирж байсан. Гэтэл яагаад ингээд K-pop энэ төр гээд явах ч юм уу тий тийм одоо сэтэл ер нь төрж ийсэн үү? Хэрвээ ингээд төрж ийсэн бол тэр үед одоо хэрхэн биелгээтэйгээ хамт үлдэж ийсэн бэ? Яг би биелгээнд ингээд явж байгаад намаа тантай ингээд юм ярьж исэн юм а та тэрийг тэгтээ санахгүй баха. Би ингээд ярьж байгаа та яагаад би яг танаас өөрөөс ч асуусан байхгүй юу? Та яагаад биелгээг ер нь ингээд амар судалдаг сонирхт юм бэ гэж асуусан баха. Тэгсэн чинь та болохоор гадны бүжиг бол гадааддаа л
гоё. Монгол бүжиг биелгээ маань Монгол дотроо танигдчаад дэлхийд гарах боломжтой. Дэлхийн өв соёл болно гэж хэлжсэн байхгүй. Тэгээд тэрийг би ингээд сонсчоод нэрэл тийм шүү. Би яагаад тийм юм бодоогүй юм бол гэж бодчихсон. Тэгээд намайг яг огторгон биелгээд орж байгаа үед ер нь л яг одоогийнх шиг одоо миний үеийнхэн бол одоо бол яг биелгээ Монгол юмнууд ер нь л одоо амар сонирхож эхэлж байгаа. Намайг яг орж байгаа үед бол биелгээ гэ намайг амар тийм хөгшин юмд дурлж байгаа, хөгшин юмд орж байгаа юм шиг амар сонир хүлээж авч байсан байхгүй. Одоо бол тэгтээ амар дурлж байгаа ингээд ер нь бол манай найзууд маань бас бахархдаг, хардаг, үздэг те. Ер нь бол би бас ингээд өөрийнхөө үеийнхэнд амар үлгэр дуурайлал бас баг хэмжээгээр болсон бахаа гэж бодоод байгаа шүү дээ. Яг зөв. Би бас хэлдэгтэй нөгөө бидний нас өөрөө бас нэгэн гоё мессеж болдог нийгэм рүү те. За тэгвэл ингээд анх хүлээж авахтаа бол ингээд найзууд нь юу юугаар яваад байгаа ингээд айгүй ингэжсэн шүү дээ. Тэгэнгүүт ингээд ойлгоод ирээд энэ өөрөө ингээд залуучуудын маш гоё гангараа болоод ирэх үед ер нь ингээд биелгээ чиний хүрээлэлд ямар сайн нөлөөллүүдийг авчирч ирсэн бэ? Би яг 10 жилдээ нэг сургуулиас нөгөө сургууль руу яг шилжиж очиж байгаад яг надад өөрт маань ингээд айгу бахархмаар байсан зүйл нь гэдэг юм бол би өмнөх сургуультай яг биелгээтэй яг холбогдож эхлээл тэгэл шилжсэн байхгүй юу. Тэгээд шинэ сургууль дээр очиод яг ингээд миний нөгөө огторгон биелгээнд байсан ингээд айгу их бүжиг, айгу их тоглолтонд ороод тэгэл ер нь ингээд багш нартаа өөрийгөө ингээд угаасаа шинэ сурагч байгаа шүү дээ. Шинэ байх үедээ өөрийгөө яг ингээд зөв таниулаад тэнгуүтээ биелгээг би бас яг үеийнхэндээ ангийнхандаа сургуулийнхандаа амар зөв таниулсан болохоор одоо манай нөгөө төгссөн сургууль маань ерөөсөө юу л болно дандаа биелгээ дандаа манай бүжиг бүжгэлдэж шүү дээ. Оо ямар гоё юм тийм. Дандаа манай доотлын үеийнхэн би бол яг тэрийг харахаар ингээд амар гоё санагдаад байдаг байхгүй. Намайг ингээд төгсөө явцсан байсан ч гэсэн ингээд манай бүжгүүдийг бүжгэлдэг. Тэгээ ерөөсөө юм л болохоор ингээд дандаа биелгээ явж идэг. Тийм болсон. Тэгээ би бол ингээд нэг өмнөх сургуульд байжгаад яг өөрийгөө биелгээтэй тэр чигт наваачаад нөгөө сургуультаа ингээд хамтдаа ингээд шилжиж байна. Огторгон биелгээ баг тэнд ингээд аваачсан байхгүй. Тий. Одоо ингээд манай сургуультанд өөрөөсөө хэлж гэн Яармаг хороол хоёр дээр ингээд ажилдаг. Тэгээд багш болгоо онцлогтой байдаг. Зарим багш нар дээр шүүмж ирдэг. Яг тэр адилхан багш нар дээр цаашаал ирдэг те. Бид нар ингээд аль болж бүтггүй байгаагаа мэдээч хэрэг арга хэмжээ аваад яах вэ хүү яагаад юм асуудал гарч уу гэд засаж залруулахыг хичээдэг. Мөн харин тэрнээс илүү их ирдэг мэдээч хэрэг хамгийн сайхан зүйл бол манай багш нарын гоё цаашаалууд байдаг. Тэгээ тэр дундаа одоо бэлгүүн багш маань онцлог юу гэж ингээд одоо тодорхойлогдсон байдаг вэ гэхлээр ийм хайрлан багш гинэ. Хайр татсан тийм багш гэж байгаа байхгүй. Тэнгүүд намуунаа олонгууд ингээ бас өөр статустай тий. Тэнгүүд яг юундаа ингээд ийм гоё ингээд хүмүүсийн тий хайрын донд одоо яаж ингээд хайрын дотор хичээлээ ороод ийн. Одоо чиний ингээд ерөөсөө ганц тодтгол чинь ерөөсөө тийм байгаа байхгүй. Ийм хайрлам гэдэг нь ийм миний ингээд тэр хүмүүсээс тэр хүн ингээд надад чиний тухай ярихдаа тэр хүнээс мэдрэж байгаа мэдрэмжээ нэг юм хөөрхөн инхри чамааг бүр юм нандгинсан заяа айгүй хөөрхөн тийм гоё мэдрэмжээр ингээ ярьдаг. Тэгэхээр ер нь бол бэлгүүнэгийн маань хичээлээ заах үеэ мэдрэмж заадаг онцлог нь юу гэдэг вэ? Ер нь биелгээ ер нь бусад бүжгүүдийг бодвол яг шинээр анх сурж байгаа хүмүүстэйхэд болж байгаа хүнд байдаг шүү дээ. Угаасаа ингээд сурахад ингээд эхний 1 2 3 4 5 хоног ингээд амар хүний биед жоох юм тухгүй санагддаг ч юм уу. Тийм юмнууд байгаад байдаг байхгүй. Тэнгүүд би яг тэрийг яг тухгүй мэдрэгдүүлэхгүй тулд за одоо ингээд энийг хийчээд хэсэг амрыг их хугацаанд амарж байгаа хугацаанд ингээд манай нэг одоо өмнө сар явж исэн шав маань ингэжсэн гэсэн шүү дээ. Одоо бидний хөл ингээд язгуур суугаад жоохон булрах юм бол хүмүүс маань ингээд шатаар буухаар одоо жишээ авч байгаа шүү дээ. Шатаар буухаар ингээд хөлн салгалаа бууж чаддаггүй гинэ. Тэгээ хоорондоо ухарж буудаг гэдэг юм. Би бинд ийм арга марга зааж өгөөд илээ ч тэгэл ингээд нөө жоох юм тухгүй болцсон яг юм сэтгэлээр унах гэдэг үед нь яг юм өргөөд юм хөнгөн юмнуудыг яриад тэгэл жоох юм хөгжилтэй маягаар ордог гэх юм хичээлээ. Ер нь тэгж боддөө шүү дээ. Ер нь хөнгөн ийм өөрсдөнд нь айгу хялбар байгаа юм шиг мэдрүүлэхийг ер нь хичээдэг. Гэтэ зөв тэрийг зөвөр ойлгуулж яг үнэ маш гоё хэрэгтэй зөвлөгөө өглөө гэж бодож хэрэгтэй мессеж гэж бодож байна. Яа тэгвэл хүмүүс ихэнхдээ ингэдэг
бэлгээ бол хэцүү байхгүй юу? Хэцүү, маш хэцүү. Гэхдээ би дандаа тэгж хэлдэг. Таны биед ямар их ачаал очиж ийн, ямар хэцүү баг ингэ нэг зовоод байгаа юм шиг те хийдэг штэ их үед бол тэр хэрээрээ ийм хэмжээний даацтай үр дүнг танд өгдөг шүү буцаагаад гэж хэлдэг. Тэнгүүд нөгөө нэг эхний нэг өдөр хичээж сунгуудаа шантарчдаг хүмүүс байдаг. Өө өстой миний барах зүйл биш юм байна гэл те. Тэгэхээр яг энэ мэдрэмжэн дээр сая бэлгүүнийгийн хэлсэн үгнээс те хүмүүс манайд бодлоо штэ. Эн чинь зүгээр юм нэгдүгээр төр цуурах юм байна. Хоёрдугаар таны бие ер нь хэр хөдөлгөөний дутагдaltaй байсан бэ гэдгээс л энэ ачаал гарна. Тэгэхээр энэ бол маш амархан айрладаг. Тэгээд дэрс нь хүн болгон бас яг энэ үе шатыг давдаг байх нэ. Тэгэхээр та хэд манаас яг тэрүүхэн 1-2хан хичээл дээрээс битгий шантраарай. Би бас хэлдгийн нөгөө нэг хүмүүсээ бас шантраахгүй тулд магадгүй хичээл зөөлөн орж бас болно те. Гэхдээ бид нар чанар, сургалтын чанар гэдэг юмыг нягт барьдаг. Манай даалгавар бэлгүүнээ намна хоёр багш маань бол яг манай үндсэн хоёр багш штэ. Энэ хоёр бол хичээлийн заах арга барил энерги нь өөр болохоос ш үндсэн сургалт програмынууд яг ижлэхээ орж байгаа. Ерөөсөө маш адилхан. Заахтаа хилдэг үгнүүд, дүрмнүүд бүр бүгд адилхан. Тэгэхээр яг энэ дээр бол манайд бол ерөөсөө шантрах юм огт байхгүй шүү. Тэг би ингээд анх орж ирж байгаа хамгийн ихний хичээл дээр сууж байгаа шавнырыгаа харахаар яг миний хамгийн ихний өдөр бодогдоод идэг байхгүй. Би тэрийг амар тод санддаг. Яг энэний дараа асуусан байхгүй. Чиний хамгийн анх бэлгийн суусан өдөр ямар байсан бэ гэдэг. Бүр яг ингээд надад бол бас л ингээд би чинь ингээд уг нь бол анх бэлгийн суухад уг нь бол жоох хүүхэд байгаа шүү дээ. Энэ хүмүүс чинь ингээд нас тогтцсон хүмүүс. Би чи өөрөө жоох хүүхэд тэнгүүд надад ч гэсэн амар юм тухгүй надад ийм мэдрэмжүүд ингээд төрж исэн. Би бүр яг хамгийн ихний хичээлдээ ирж байгаа хүмүүсийг харахад би яг ихний өдрөө бодоод угаасаа аргагүй, инքэн аргагүй гэл яг ийм хатаасан дээр суугаад байгаа ч юм шиг ингээл юм ингээл яагаад түлхээд байгаа ч юм шиг айгуу тийм сонирн мэдрэмж байгаа гэдэг байхгүй. Тэгээ би тэрийг ингээл шавнартай хэлтэй багш нь ч гэсэн та нартай адилхан эхний хичээлдээ байж үзсэн. Багш нь ч гэсэн энийг чи ингээд давж гарч ирсэн. Яг ийм мэдрэмж ингээд төрдөг байхгүй юу. Тэгээд битгий шантраарай л гэж ирнэ хэлдэг дөө. Тийм байх шүү. Яг үнэн. Бид нар ч гэсэндээ бас нөгөө нэг мэдгүйгээс л мэддэг байж байгаа тий. Төрхөөсөө л ингээл шууд төрж гарч ирээд өсөлтөө биелээгүй агашнаас нь сураал юм болсон. Тэнгүүд хүмүүс яг юм тусгай яг юм зориулагдсан юм шиг ингээд ойлгоод идэг. Багш тэг харагдахгүй байна. Багш тийм байна гэдээ ингээд харьцуулдаг. Тэгээд яг багшгээ гоё болтлоо ингээд явах гоё тэр хүсэл тэмүүлэл нь бол үнэхээр сайжралтай. Гэхдээ тэрийг ерөөсөн маш богино хугацаанд хүсэнгүүтээ хүсэж байгаа хэмжээнд хүрч чадахгүй ангуудаа шантарчдаг. Ерөөсөө бити тэгээрээ хүн болгон яг юм хичээл зүтгэл цаг хугацааг зориулаад авдаг зүйлээ. За бэлгүүний одоо ингээд манад ингээд байж ахта нэг яг оюутан болдог жилээ нэг жил завсарцсан тий жил хүрсэн үгүй юу нэг жил яг нэг жил жил болсон. За тэр хооронд завсарлаа. Завсарлаад буцаж бэлгээндээ ирэхэд завсарлсан хугацаанд ер нь бол бэлгээнээс цохолдох үед ямар мэдрэмж төрж ирсэн бэ? Бас буцаад бэлгээ рүүгээ орж ирэхэд ямар мэдрэмж төрж ирсэн бэ? Ер нь бол би яг нэг жилийг бол яг надад байх ёстой байсан жил ахаа л гэж ер нь боддتي. Яг тэр жил би ингээд биелгэнээс холдоод, докторгуун биелгэнээс холдоод яг ямар их үн цэнтэй юмнасаа холдсон бэ, холдоод ингээд тустай байгаа юм бэ гэдэг амар их үн цэнтэйгээр ер нь бол докторгуун биелгийг мэдэрсэн. Ингээд яг тэр жил надад байснараа ер нь бол амар их юмыг би ер нь бол ойлгосон гэж боддог байхгүй юу. Яг ингээд эхэндээ ингээд амар хэцүү яг ингээд юмнаас нөгөө хайртай юмнасаа холдсон болохоор тэгээ сүүлдээ ингээд гайгүй болоод байгаа ч юм шиг ингээд тэгээд яг орохын би тэгтээ тэрийг ингээд цаагаар амар хүсээд байсан юм байлээ л дээ. Яг ин зүгээр болсон юм шиг ингээд за докторон бэлгэнээс гарсан. За өөр юм ингээд одоо хичээл сурлагатаа анхаарах юм уу өөр юм уг нь л ингээд төвлөрөөд уг нь л хийгээд байж исэн. Тэгээд тэрийгээ тэгтээ докторон бэлгээ би ингээд их санаад бэлгээгээ их санаад байна уу да гэхээр бас гайгүй юм шиг. Тэгээд буцаад орж ирсэн чинь би бүр үнцнийг амар их ингээд мэдэрч өөртөө амар их ойлгосон. Ер нь бол яг миний хувьд хамгийн сайн чаддаг зүйл маань бол ерөөсөө биелгээ. Миний байх ёстой газар бол ерөөсөө огторгон биелгээ юм байна гэдгийг л амар сайн ойлгож чадарч ирсэн дээ. Яг нэг тийм нэг жилээс. Тий. Одоо ингээд багш хүн штэ тий. Тэнгүүд шавнараасаа мэдэрдэг хамгийн гоё мэдрэмж юу гэдэг вэ? Одоо юу гэдэг багш болсноороо мэдэрдэг. Зөвхөн багш хүний мэдрэх тийм гоё шавнараасаа авдаг мэдрэмж нь юунаас байдаг вэ? Одоо бидний
багшилж байгаа. Зүгээр одоо энгийн нөгөө сургуульд багшилдаг монгол хэлний багш ч юм уу математикийн багш гэхээс илүү зүгээр ингээд бүжиг заадаг, бүжиг дундаа биелгээ заадаг багш байгаа. Тэгэнгүүт биелгээ одоо бүжиг биелгээ заахаас гадна ийм тэр хүнтэй амар одоо дотн ийм одоо яриа өрнө. Одоо тэр шавнар маань өөрсдөө л яриад эхэлдэг юм да. Би ийм амьдралтай, би ийм юм туулж ийсэн, би ингэж ийсэн, та бол ийм таны нас бол гэтээ юу л байна л та ингээд ийм баг байна л та. Гэхдээ та бол ингээд миний хамгийн хүндлүүштэй хүн гэд яг ингээд бүх юмаа надад итгэж ярьдаг, бүх юмаа ингээд одоо ингээд өөртөө одоо гарсан үр дүн мөнгө ингээд ярьж байгааг ингээд сонсоход амар гоё дахгүй. Тэнгүүд хүмүүсийн ингээд биелгээнд яваад хамгийн их ингээд үр дүн гарсан гэд яг гоо манай одоо шавнараас гэх юм бол биен дээр нь өөрчлөлт гарах нь бол гарч байгаа. Гэхдээ биенээсээ илүү нөгөө сэтгэлийн амар амгалан амар их мэдэрсэн хүмүүс байдаг санагддаг. Би яг энийг л хайгаад байсан байна. Яг энэ л байсан байна. Би энд л ерөөс ирэх дутуу байсан байна. Ерөөс миний ингээл дотор маань ингээл гоё хөнгөн болоод тэгээл нэг юм гоё болоод байна гэл амар гоё зөөлхөн болоод байна гэд яг юм биенээс нь ингээд би бол одоо ингээ харахаар биенээс нь нэг тийм их одоо юм өөрчлөлтийг бол би бол харахгүй байгаа байхгүй юу. Эсвэл ингээ байн өдөр болгон баг уулзаад байгаа болохоор хардгүй юм болоо. Бас тийм ба тий дасчдаг штэ тий. Тэгээ турсан байна уу гэж гэдэг байхгүй. Би бол ингээ жинхэнэ асцсан бассан ингээ тэнгүүд өдөр болгон хамт уулздаг болохоор тэгдэв юм шиг ба. Тэнгүүд анх орж ирсэн өөрийг нь одоо байгаа өөрийг нь харахаар ингээд одоо анх орж ирэхдээ жоохон тийм хүүтэн хүн байсан бол амар хөнгөн болцсон. Ангийнхандаа амар цоглог бүр тийм амар дундаа орцсон. Яг юм сэтгэл санаа амар гоё хөнгөрцөн хүмүүс. Тий бол. Одоо нөгөө хүүтэн хүн гэж хэлж байгаа нэг юм одоо сүүлийн үед ер нь нөгөө хотын хүмүүс маань маш их юм нөгөө нийгмийн стресс гэдэг юм их авдаг болсон. Адаглаад төвчрэнтэй бидний зүр хүн болгоны ярьдаг юм төвчрээ. Тэгээл нөгөө уцаараа юм үзэн стресстэй хинд ч хамаагүй тэрний амьдрал тэгжээ, салжээ, нийлжээ гэл ингээл хинд ч хамаагүй юм гарч ирээд хүсээд байгаа юм шиг хүсээгүй юм шиг байдлаар бид нар сошиалор тэр үзчихдэг. Наацх нь энэ мэтлэнгээс ахуулаад бид нар нийгмээс маш их стресс аваад үүндээ бидний сэтгэл зүрх ингээд сэтгэл зүй өөрөө гэмтэж байгаагаа бид нар анзаарахгүй өнгөрөөд идэг. Тэгсээр хагаад яадгүй гэхээр өөртөө нөгөөтэйгээ амар дарамт буюу одоо блок зангираа болгоод хураагаад тавцсан. Гингүүтээ нийгмийн харилцаанд орох, бусдтай харилцах ийм одоо энерги уусмал гэх юм уу тэр зүйлд ингээд орхосоо бүр ийм цааргадаг болсон байдаг. Тэнгүүд ингээ анх орж ирсэн хүнтэй дуурхаас ч дурггүй хүрдэг олон нийт дунд харьцмааргүй зүгээр л заwarж ирээ би зүгээр дуугаа хичээлдээ суучаал зүгээр гараа явъя гэдэг юм бодолтой болчдөг ч юм уу те ийм хүмүүс байдаг. Тэнгүүд тэр хүмүүс чинь нөгөө сүулдэ айгүй өргөн хамт олонтойгоо болоод тэнгүүд нөгөө хүмүүс тэгж ярьдаг ч нөгөө яг биелгээний ангийнхан маань айгүй гоё биелгeenийхээ ангийнхнаар айгүй гоё юм дотны хүмүүс олчдөг. Тэгэл би ярианы хичээл ингээл оронгууд яг та нартайгаа нэг анги бол суусандаа талархаж чинь гээл те тэгж хэлдэг. Тэгэхээр энэ юу болдгоо гэхээр хүн биеийн блокийг задлаад ирэх үед сэтгэлийн блок гэдэг юм задарч эхэлдэг. Энэ бол биелгээгээр бүр маш хурдцтай явагддаг. Тэгээ сэтгэлийн блок задраад ирэхээр одоо нөгөө айхтар уйл бүр ингээл те гэртээ ингээд уйлаад бүр амар юм хүн сэтгэл зүй даваал ингээл нөгөө тэр үеишдэг даах гэж амар зовоод идэг юм биш. Зүгээр тэр хүн өөрөө мэдлгүй ижидэл мэдээгүй ижидэл нь сэтгэлийн сайхан хөнгөрөөд ирсэн байдаг. Нэг мэдгээд хамт олонтойгоо ярьдаг болсон. Нэг мэдгээд л энд ирэх гэж яардаг болсон. Нэг мэдгээд л багштай очиод үр дүнгээ ярих гэж яардаг болсон те. Ийм гоё юм мэдрэмжүүдийг авдаг. Тэгээд нөгөө нэг ер нь бол ингээд яг ингэж ер нь бол биелгээ бол хүний баланс гэж ярьдаг байхгүй юу? Тэнцвэр сэтгэл санаа тэнцвэр хит хөөрөгдөлтөй хүн бол яг нь жоохон бууж ирнэ хит уналттай хүн бол яг нь өгсөж ирнэ харин зөв сүүлийн үед гарч байгаа хүмүүсийн үр дүнг хараад тахлаа манай сүүлийн үед яг энэ үр дүн гаргаж байгаа хүмүүс ихийнх нь дандаа юм нөгөө стресстэй яг нөгөө бэлгүүнийг хэлж агаар ингэж намдаж ирдэг тэгээ нөгөө стоо сайхан тайван болж гин тэгж гин гэдэг тийм үр дүнг маш их хэлдэг багшаа би ингээ гоё сэргэлэн цаваа олоод ийм болж байгаа гэдэг үр дүнг хэлдэг л дээ. Тэгтээ тэрнээс илүү манай нөхөр намайг ч ихтэй ямар гоё уян зөөлөн болцсон гэж юм гээд нөхрүүдийг бас их ярьдаг те. Хамгийн ойр өгөн нь болохоор тэгж мэгээд ингээд юмнууд хэлдэг. Тэгэхээр нөгөө нэг бид нар өөрийгөө мдээгүй байхдаа ингэж нөгөө эвдчихийдэг байхгүй. Тэгэнгүүт нөгөө тэр чин биелгээгээр ингэж гоё задардаг. За тэгэнгүүт одоо биелгээ гэдэг зүйл нь яг юун чамааг ингэж татдаг вэ? Одоо чи ингэ ярьж тэ энэ л миний байх ёстой газар, энэ л миний хамгийн чаддаг зүйл. Тэг хүн болгон өөрийн гэсэн онцлог биелгээтэй байдаг. Огторгон биелгээ гэдэг нэрний тайлалч тийм байдаг. Хүн болгоны биелгээг тус бүрийн дотоод ертөнцийг ойлгуулж хэлж идэг. Тэнгүүд
бэлгүүнийхээ хувьд болгоод манай хамтлаг нэгцэн нэг бүжиг бүжиглж байгаа ч гэсэндээ хүн болго өөрийн манераар бүжгэлдэг. Бэлгүүнийхээ хувьд болохоор маш юм содон манертай. Их юм зөөлөн жимшиг, хурц жимшиг хоёр нь яг юм нюансалдаг тийм манертай хөвтөх. Тэгвэл намнаа олонгууд намнаа багш маань илүү надтай айгуу дөхүү бит хоёр айгуу юм уусдаг төрлийнх. Тэнгүүд бэлгүүний олонгууд маш юм өвөрмөц айгуу зөөлөн хэрнээсээ тийм сонин нэг юм наанаа нэг цаанаа нэг гэдэг тийм байдаг. Яг үншиг ер нь бол биелгэнээс яг юуг мэдэрдэг вэ? Биелж байгаа үедээ тэгээд өөрөө нөгөө гоё жаргалын сайхныг мэдэрсэн хүн чинь бусдад яг тэгэж нөгөө хайр багш байгаа даа шүү дээ өөрөө чинь. Тэгэж гоё хайрлаж заадаг байх. Яг биелгээ гэдгээр яг юу санагдд юм аа? Бусад л гэж яриад одоо бусад бүжгүүдийг бодох юм бол бусад бүжиг одоо өөр юмнууд бодох юм бол яг миний л зүйл юм шиг яг л миний дотор байгаа юм ингээл надаас хөөрж гарах гээд байгаа юм шиг яг ингээд зөвхөн миний юм л юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Миний юм гэдэг нь бол яг ингээд та нарын юм миний юм гэсэн үг биш л дээ, зүгээр миний хийх ёстой миний надад хамгийн тохирсон нь тийм надад хамгийн тохирсон нь болов гэж боддог байхгүй. Тэгээд миний гэдэг нь мэдээж монголчууд бидний маань бүгдээрнгийн маань яг тэр зүйлийг яг монгол хүн гэдгээрээ л амар их бахархдаг гэх юм уу. Тэгээ ийм гоё өв соёлтой, ийм гоё учир утгатай, ийм гоё тайлалтай яг тэрэнд нь амар их дуралдаг. Зүгээр өөр ингээд хөнгөн ингээд өсөрч хараадаг бүжгээс илүү яг юм дотор мэдрэмж нь амар өөр одоо хийж байгаа хөдөлгөөн бүрний юутай утга учиртай байдаг нь ингээд амар өөр байдаг. Тэр нь ингээд намайг амар татдаг л та ер нь. За тэгвэл бэлгүүний хувьд болохоор нэг юм хүчтэй, цохилттой, ширүүн аян дээр ер нь биелэх илүү тааламжтай байдаг уу? Эсвэл бүр юм урсгал шиг дотоод гүндээ ингэж биелэх нь илүү таалагддаг уу? Ширүүн гэхээр бас жоохон сонио. Зөөлөн гэхээр бас жоохон сонио. Ер нь юм юм баггүй. Зүгээр юм цоглог, ритмтэй байх юм бол надад хөнгөн юм байна тийм. Ер нь бол тийм хүчтэй гэхээс илүү харин хөнгөн, тэгтээ юм цоглог. Зөөлөн гэдэг биш. Та бүхэн манай пэйжийг read руу ороод үзээрэй. Бэлгүүнийг юм биш. Угаасаа айгүй юм чамин гэх юм уу юм донжтой чамин биелдэг ахгүй ингээд биелж мэлж байхдаа ингээд харц марцаа ингээд шидэж үдээд байдаг тийм. Тэгэхээр бас бэлгүүнийгийн бас биелэх онцлогийг бүгдээрээс давхар ингээд те рилэн олоод үзээрэй. Миний зүгээр бодлоор бэлгүүний нөгөө бүр жоохон бахасаа ахуулаа биелгээгээр явцсан учраас бэлгэн дээр нөгөө төрний хэлсэн сэтгэлийн блок задлах үйл дээрээс нь цайлах үйл гэж бас давхар байдаг. Тэнгүүд яг юм шилжилтийн насны үе чинь нөгөө яг Монгол ухаан тайллаараа бас ингээд айгүй юм донслогоотой үе яахгүй тийм. Тэгээ тухайн хүний сүлд тодордог нас байдаг. Аав ээж хоёр талын удмын мэдээлэл илүү төлхөө тодордог үе байдаг гэд яг нөгөө ийм эрсдэлтэй гэх юм уу тийм үе бэлгүүнээ миний хувьд бол маш сайнаар давчаасан. Ямар ч алдаа гаргаагүй, ямар ч муу зүйл, муу ааш, муу бодол ерөөсөө өөртөө суугаагүй. Тэгэхээр энэ бас нөгөө яг бэлгээгээр тэр чигтэй гоё ингээд салшгүй байж байгаа суусан нэг гоё энергийнх нь гоё төвийг барьсан. Тийм зүйл юм болов уу гэж би бас боддгийн нэр юм. Би бас өөрөөс тэгж боддгийн. Одоо ингээд нөгөө шаврал одоо багшилж байхад шавнарыгаа л ингээд харж байгаа шүү дээ. Тэнгүүд яг шилжилтийн насны хүүхдүүдийг харахаар яг үнэхээр юм докторгүй өөрийгөө ингээд олоогүй тэрийг тэгвэл ингэж юм байна, ингэвэл ингэж юм байна гэдэг ингээд одоо жоо санаа уралдуулах зарим нь тэгдэг, зарим нь ингээд яг ийм ч юм уу яг шилжилтийн насны хүүхдүүд угаасаа бүр харагддаг байхгүй. Тэнгүүд би яг өөрийгөө тийм үе бодохоор надад ерөөсөө тийм байхгүй. Би яг одоогийнх шиг л яг байгаад исэн юм шиг санагдаад байдаг байхгүй. Яг одоогийнхоо бодох юм бол арай өөрлөлтөө. Гэхдээ ер нь бол арай тий. Ер нь доктортойгоор арай доктортой байсан юм болов уу гэж бодоод байдаг байхгүй. Тий. Одоо ингээд би ингээд ярьцлага өгч өгч юм уу надаас ингээд биелгээ гэж юу нэг юу юм бэ? Монголчуудын одоо бит бас өв соёл тий. Ингээд асуунгот би нэг юм хариулт өгдөг штэ. Яг түн шиг би яг тэр асуултыг одоо өөрт чинь тавиа л да тий. Таны хувьд биелгээ гэж яг юу юм бэ? Миний хувьд биелгээ гэж яг л миний хувьд штэ. Миний хувьд яг үн цэнтэй, бүр үнэхээр үн цэнтэй, маш үн цэнтэй үнэт өв гэж хэлэндээ ер нь бол маш үн цэнтэй шүү. Хамгийн гол нь үн цэнтэй гэдэг нь аягүй чухал шүү. Маш үн цэнтэй, маш
тийм гоё ариун тунгалаг энергитэй тийм зүйл биелгээ бол тий хинч яг ер нь бол хинч хийх боломжтой ямар ч насны хүн хийх боломжтой ямар ч насны хүн ямар ч хүмүүс ер нь сонирхоод хамт хийгээд биелээд одоо хийж үзэхэд ер нь боломжтой зүйл одоо жишээ нь өөр одоо жишээ шүү морин уур гэхэд тэр морин уурыг заавал яг ингээд багшаар заалгаж иж сурах болвол биелгээг зүгээр хараад хийхэд тэр чинь монгол хүний яс тусанд байгаа учраас хараад хийж бол чадна. Ямар ч монгол хүн монгол дуугаа сонсоод огшоод ирэхтэй хүн яадаг үлээ? Мөрөө хөдлөгдөг. Яг ингээ гараа ингэж хэлж хагаад мөрөө ингэж хөдлөгдөг байхгүй юу? Тэгэхээр мөрний цоглого өөрөө хим буулгадаг хөдөлгөөн тий. Тэгэнгүүт нөгөө нэг яг тэр хөдөлгөөнийг зүгээр ямар ч чадахгүй хүн байсан хийдэг. Тэгээд ирчээд тэгдэг. Багшаа бийс ингээл айгүй огшдог байхгүй юу? Ингээл сайн ингээл найзуудтайгаа хамаатнуудаараа ингээл зугаалаад бидэрчээсээ монгол дуугаа тавиалцдаг. Инкээс цаашгүй гэдэг байгаа байхгүй юу? Гэтэл танд энэ байна гэдэг чинь биелгээ танд байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол зүгээр нөгөө нэг манай сургалт бол биелгээ та хоёрын дунд байгаа хаалгыг нээж өгдөг. Энэ хаалганд юу гэдэг вэ гэхээр таны биеийн болог, сэтгэлийн болог, хөдөлгөөний дутагдал, эрүүл мэнд, тэгээ сэтгэл зүй гэдэг юмнууд байдаг. Энэ болгоныг чинь нээгээд өглөөр энэний цаана яг манай нүүд тайлж илрээр ордог огторгон биелгээ гэдэг үйл гардаг. Тэгэхээр ер нь бол та огшчил байвал биелж чаднаа гэж хэлээд байгаа шүү дээ. Танд ерөөсөө биелэх тийм одоо сүнс одоо тийм гений мэдээлэл, удмын мэдээлэл танд байна гэсэн үг. Тэгээ дээрээс нугасаа нөгөө нэг биелэж чадахгүй монгол хүн би тийм монгол ген гэж монгол хүнд бол байхгүй. Тэгээд яг хөө мэдээж яг энэ дээр давхардаж одоо нийгэм бас хэлэхэд гадаад хүмүүсээс манай дээр аягүй их сургалт авдаг байхгүй юу. Тэнгүүд аль ч улс орн байсан хамаагүй яг монголчуудын мэдэрдэг тэр нандин мэдрэмжийг авч чаддаггүй. Чи энэ одоо ингээл цээж хаяараа гэхдээ яг л өвсний толгой найгаж байгаа юм шиг бүр тал нутагт ингээл өтгөн өвс ингээл салхинд гангадаг шигтэй тэгж найгаарай. Эсвэл ингээл үрээ бүүгээлж байгаагаар бодоорой гэл ингээл бүхэл одоо нөгөө монгол хүний гой зөөлөн мэдрэмжүүд ингээ хилэнгүүт гадаад хүмүүс ойлгодгоо. Ерөөсөө яг юм ингээд монголчууд ингээ хийгээд ирэнгүүтээ яг ихний 1-2 дээр бол яг ингээд 1-2 тоон дээр жоохон өөрийгөө хардаг. Ая тавиад жоохон ингээ уйсуулаад өгөнгүүт сүүлдээ өөрөө ирэх хараа ингээ нүдэн бүр ингээд талмаараа зөөлрүүд харцан өөрөө ингээ зөөлрүүд ирдэг байхгүй. Тийм гоё дотроос гардаг хөдөлгөөн байдаг. Тэгээ би сүүлийн үед хилдэг нэг гоё өгтэй болчиход байгаа. Биелгээ бол биеийн чилийг гаргадаггүй. Хүмүүс тэгж ярьдаг. За нэг сайхан чилийгээ гаргачих. Тэгдэг. Биелгээ бол биеийн чилийг гаргадаг зүйл биш ээ. Биелгээ бол сэтгэлийн чилийг гаргадаг юм шүү гэж хэлдэг. Тэгээ энэ үгэнд хүмүүс бас сүүлийн үед их нэгийг бодож хоёрыг тунгаана гэдэг шиг байгаа. Тэгээ хүн болгоны сэтгэл чилээтэй байгаа, чилсэн байдаг. Тэгээд зарим хүмүүс нэг өөрийнхөө сэтгэлийн чилээгч анзаарахгүй ажил амьдралынхаа төлөө бас явж байгаа хүмүүс байдаг. Тэр хүмүүс маань яг биелгэн дээрээ суралцах, биелгээгээр хичээлэх яг энэ үед өөрийнхөө сэтгэл рүү өнгөгөөд хэр чилсэн байгаагаа бас мэдээд түүнийгээ бас тайлдаг байгаа. За өнөөдөр бэлгүүнэтиг их гоё сонирхолтой баг чамааг зочноор урьснараа ингээд баг би зочинч юм шиг надад ингээ айгүй гоё юм ярианы гоё сэтлүүдийг гаргаж өглөө л дөө. Тэгээ нөгөө нэг илүү төлхөө яг энэ хүн ч гэсэндээ бас нөгөө багш ч гэсэндээ хүн штэ гэдэг шиг те. Энэ хүн ч гэсэндээ бас мэдгүйгээс ихэлсэн тэр дундаа бэлгүүнийгээ осгох нь бүр хүүхэд байхаас эхэлсэн байхгүй юу. Тэгээд өнөөдөр ингээд багшлаад явж ийн гэдэг бол маш их бахархал. Тэгээ бэлгүүнийгийн би хамгийн их үн цэнтэд боддог зүйл нь бол нөгөө юм үнэнч сэтгэлд нь маш их талархдаг. Үргэлж тэр яг тэр зангийг хайрлж явдаг. Тэгээд манай маш гоё чадварлаг багш хүмүүсээс ерөөсөө юм хайр ундарсан өгнүүд ирдэг тийм багш байгаа. Дандаа хайрлагддаг. Тэгээ өөрөө их гоё хүний хайр татдаг юм төрөлхийн зан чанартай дээрээс нь тэгээд хамтлагийнхаа гоё бүжигчин манай хамтлагийн амин чимгэн болж явдаг. Тийм гоё бүжигчин маань байгаа. Тэгээ цаашдаа илүү олон жил илүү гоё өндөрлөгт гоё гэлцэж сансан үйлсээ дүүргээд бүр өшөө илүү гоё зүйлийг хамтдаа сан сэтгээд явцгаая. Тэгээд подкастаа өндөрлөөд одоо сонсогч нартай, үзэгч нартай хандаж биелгээний тухай юу ч хэлмээр байна. Одоо яг үеийнхэндээ л жоохон төлхөө юм хэлье гэж бодож байна. Манай үеийнхэн бол одоо тэгтээ нөгөө өмнөх үеэ бодох юм бол одоо айгүй сонирхож байгаа гэдэг. Яг одоо ингээд сонирхож эхэлж байгаа шиг дахиад жоохон хичээчих юм бол яг биелгээгээ дахиад жоохон хичээгээл одоо ингээд ерөнхийдөө одоо нөгөө өмнө нь бол биелгээ гэхээр
хүмүүс чинь ингээд жоохон ингээд одоо яг миний насныхан ингээд Монгол юм бүжигүү гэдэг байсан байхгүй. Тэгэд одоо болохоор нөгөө нүдэн дээр нь ерөөхдөө бол манайхыг бас амар их хүмүүс үздэг юм шиг байна. Тэгээ хараад ийм өөр орчин үеийн аян дээр биелэж болд юм байна гэдгийг амар их мэдснээс хойшоо ингээд ер нь бол өөртөө хамаагүй одоо тэрнгээр нөгөө өмнө Монгол бүжигүү гэдэг байсан хүмүүс чинь Монгол аяа тавиад монголоороо ингээд саагах амар дуртай болж ийлээ. Саагадаг. Монголоороо ингээд ер нь бол үнэ. Тийм монголоороо одоо тэгэж одоо саагах, дөргөх дуртай болж байгаа. Яг энэ ирчээрээ дахиад жоохон ингээд өөрчлөгдөх юм болвол боллоо бид нар чадлаа шүү. Яг үнэ анх нөгөө нэг намайг бэлгийн дэр гадаа үжиглээд оруулж хат ямар шүүмжүүлж байлаа тий тэгэнгүүт нэрэл өстэй үнэ одоо хэдүүлээ жоохон дахиад хийчихэж дээ энэ хэмжээгээрээ гэдэг шиг. Тэгэхээр бас энэ дээр бид нар ч гэсэндээ бас анхаарад би ч юмас тухайн үед чинь ингээд бэлдэг рeel ерөөсө тасалгүй байсан юм байна. Айгүйг оруулдаг байсан юм байна. Тэгээд хүмүүсийг үздэг болоосаа одоо дагдаг болоосаа хийдэг болоосаа гэл ингээл хүсэл амар хийгээдсэн чинь одоо ингээ хүмүүс бэлгэндээ гоё ингээ нийгэм ойлгодог боллоо хараад дураагаад гоё эзэн болоод хийдэг болоод ихсэн чинь тэгсэн чинь би бас жоохон сэтгэл амарсан юм шиг байна. Тэгээд сүүлийн үед ерөөсө бичлэгээ бүр ингээ завсардсан. Тэгээ яг одоо нөгөө нэг 3 салбар дээр бас бүртгэл юмуд явуулаад байгаа болохоор зарим үед үнэхээр амжихгүй байна. Тэгэхээр яг өнөөдрийн энэ подкаст яг өнөөдөр ингээд бэлгүүнээтэйгээр цоо шинээр эхэлж байгаа. Энэ одоо бичлэгнээс одоо хүний яг одоо бэлгүүнээсээ өөрийнхөө мэдрэмжээр хэлж байгаа те. Та нар дахиад жоохон хийчихэж хүмүүсээ ингэж хайрладаг ингээд бүр одоо шавнараа бүр хайрлаж зааж те. Яг энэ биелгээг мэдэрсэн хүний дотроос гарч байгаа энэ амьтай үгнүүдээр яг ингээд та бүхний сонорт хүрээд зүрхэнд чинь хүрээд зүрхчин та нарыг бэлгөөр хөтлөөд аваад ирэх болно. Тэгэхээр энэхүү бичлэгээ ч гэсэндээ бас ингээд эрчтэй явуулъя гэж хүсэж байгаа. Тэгээ та нар маань яг энэ бичлэгний доор хөрхөн бэлгүүнэд маань гоё сайхан урмын үгсүүдийг бас үлдээгээрэй гэж би хүсэж байна. Бас манай хамтлагийнхаа үйл хэргийнхаа үн цэнтэй гишүүн нэг дэгдэл нь байж чаддагт талархлаа. Хэлсэн үгнүүд чинь зөндөө их талархлаа. Урьж оролцуулсан талархлаа. За өнөөдрийн манай ингээд подкастын маань спонсорлож цагаа брэнд маань хамтран ажиллаж байгаа. Тэгээ цагаа брендийн маань ийм гоё цоо шинэхнэрээ гардаг гоё өрөм болон төд гэдэг энэ нөгөө 13-ыг цангис жимс гэдэг аюулгүй олон төрлийн байд юм а. Тэр зүйлс ингээ багсармал болон ингээд хайлмгийг бэлгүүнэд маань бэлгэнд явуулсан байна. За ингээд дэрж оролцсонд сэтгэлээ сайхан үгсээ бидэнд илгээсэнд бас баярлалаа. За бэлгэнд явж амжихгүй одоо ингээд үзэл манай бичлэгийг хараад ямар гоё юм бэ гэд утасны цаанаас харахаас илүү ирээд шууд хийж үзээд одоо нөгөө харж исэн юм а өөрийнхөө биеийн дээр мэдрээд бодит болгоод яг ингээд сонсоод сууж байгаа шиг энэ яриануудыг ирээд одоо би мэдрээд үзээрэй л гэж хүмүүстэй хэлмээр байна да. За талархлаа. За өнөөдрийн бичлэгийг үзэж сонсож сонирцсан та бүхэндээ талархлаа. Та бүхний минь юу сонсон 9 цагаан хүсэл биелгээ.